Хобби гэдэг нь хүн өөрийн сонирхол дург хүслээрээ чөлөөт цагаа өнгөрөөх таашаал авах ур чадвараа сайжруулах зорилгоор хийдэг үйл ажиллагаа юм а. Жишээ нь унших, зураг зурах, хөгжим тоглох, спорт, гэрэл зураг, цэцэг тарих, гар урлал хийх, ямар нэгэн төрлийн эд зүйлс цуглуулах гэмтээр хоббигоо хөгжүүлж болох юм а. Гончгийн мөнгөн хөлөг малын хэмж мэрэгчлээ. Аймгийн мал эмнэлгийн газарт лаборатори эрхлэгчийн ажил эрхэлдэг. Тэрбээр 2011 онд ханиасан зам бэлгэнд авснаас хойш 15 жилийн турш заан цуглуулж байгаа юм. Түүнд одоогийн байдлаар өөрөөр ингэсэн бяцхан түүхтэй том жижиг нийлсэн 300-аад зам байна. Энэ тоонд зааны зурагтай эсхий хутал, орны бүтээлэг, дээр ханны цаг, мандала, гар урлалын бүтээлүүд ч багтаж байгаамаа. Мөнгөн хөлөг хэлэхдээ зан уртнастай, удаан жаргалтай, эрүүл инх тунх амар амгалан, аз жаргал бэлэгдсэн сайхан амьтан. Тийм ч учраас өдийг хүртэл заан цуглуулж байна. Бас зааны зурагтай эд зүйлс хүртэл худалдаж авах дуртай. Энэ бүх заан манай гэр бүлд хайр бэлгэлдэг хэмээн хуучилж ярьжээ. Ийш тийш явахаар ер нь яагаад ч заанаа л харц явчихдаг шүү дээ. Тэгэл заан ч нь бол ер нь хүний хобби гэдэг чинь аюу тийм зоригтой болгочдөг юм байна тий. Тэгээд ямар нэг юм стрессгүй тэгэл би ингээл энэ тоос шоргоо харьцаа заан манага цэвэрлэхэд бол амар гоё идэг шүү дээ. Тэгэл өөрөө тавихад ингээл дан дурсамжууд үлдчих юм чи амар гоё. Тэгэл за энийг ингэжсэн тэрийг тэгжсэн гэл ингээл бодоод арчаал цэвэрлэл сууж аягүй гоё идэг. Тэгээд эн чинь бас нэг ёсондоо тухайн хүний хувь хүний тий тууштай байдал бас нэг хариуцлагатай байдал харагдаж байгаа мó гэж боддгийг. Тэгээд энэ чинь арчид цэвэрлэж янзлахаас өсвөл тэгэл хайрлаж гамнахаас өсвөл амар их ач холбогдол өгч байгаа шүү дээ. Тэгээд хэдэн ч төгрөг байсан хамаагүй авдаг. Тэгээд одоо яг энийг хэдэн төгрөгөөр авлаа гэдэг бол одоо бол би сандгүй. Тухайн үед бол айгүй аз жаргалтай одоо бүр авъя гэж зорж авдаг учраас тэгэл авчиж л байгаагаас хойш болоо гэсэн тийм л зоригтой хүн юм билээ. Ер нь эн чинь тэгэл тэр чигээрэл хайрахгүй. Бид нар чинь гэр бүлээ хайрладаг шиг би энэ заануудаа айгүйх гамандаг, хайрладаг. Мөнгөн хөлөг зүгөөчнийг цуглуулах бос өөрийгөө шагнах, урамшуулах гэр бүлд нь ямар нэгэн баяртай үйл явдал болох болгонд заан авдаг байна. Мөн ажиллаараа сумдаар явахдаа тухайн сумын дэлгүүрүүдийг зорж очиж заанаа авдаг дадалтай болжээ. Энэ бас их сонирхолтой гоё заан. Энэ манай Арангаа аймгийн Өндөр улаан суманд байсан заан шүү дээ. Ийм гоёмсаг. Манай сумуудад их сонирхолтой их гоё өрмөц заврын заанууд их байдаг шүү. Энэ хараа би энийг хангаа сумаас авчихсан. Бүр ингээд ийм хөөрхөн ээжтэй хосороо ийм зам байна. Тэгээд эн чинь бас нэлээд хэдэн жил болсон байна. 4-5 жил болцсон байна. Тэгээ энэ заанаа би сая 2024 онд энэ хоёр хос зааныг манай нөхрийн нөгөө Жаргалант сумын 100 жилээ болоод тэгээд энийг бэлгшээгээд би нааша Эрдэнэ мандал сумаас өөрийнхөө төрсөн нутгаас ингээ худалдаж авч ирсэн. Ханийхан нутагт 100 жилээр нь очичоод ирж явах замдаа авч илаа гэд. Мөнгөн хөлөг заан цуглуулахаас гадна хүзүүний алчуурууд засалгааны цэцэг тарих Арангаа аймгийн сум байгууллагын түүхэн ойн аягнуудыг цуглуулах дуртай нэгэ. Хүн өөрийн дуртай зүйлээ хийх үед стресс буурах, сэтгэл санааг докторжуулах, шинийг сурах, эрэлхийлэх, бүтээл сэтгэлгээг хөгжүүлэх, цаашлаад нийгмийн харилцаа болон өөртөө их итгэлийг нэмдэг ач холбогдолтой гэж байна.